За хүний эрх хэрэгжүүлэлт хангалттай холбоотой энэ зарим үйлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хуулийн төслийг агуулгын хувьд бүгдийг нэмжиж байгаа. Эдгээр хуулийн төсөлд тусагдсан энэ асуудлууд нь яг цаг үеэ бас олсон. За ерөн бол одоо бас зайлшгүй тодтогоод бас энэ хуулийг батлах зайлшгүй шаардлага байгаамаа. Хууль зүйн дотоод хэргийн яам дээр ч гэсэн нэлээд цаг хугацааг өнгөрөөчлөө. Өмнө ч гэсэн улсын хурлд бас өргөн мэдүүлээд бас шинэдэгийн үйлээр бол бутсан байгаа. Тэгээ Алтан гэрэл сайд бас энийг бас шуурхаа оруулж ирж байгааг бол зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ нэг зүйл байгаамаа дараа. Энийг цаашдаа нөгөө уяг шиг шүүн бас нэг үгэн дээрээ хэлсэн. Энэ хууль тогтоомжийн хуулийн 14-ийн 4 дээр хууль санаачлагч тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэгт хамт хэлцүүрхөө багцлан боловсруулж өргөн мэдүүлж болно гэж заасан. За ингээд багцлан мэдүүлж байгаа бол хэд хэдэн хуулийн төслийг багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж анхдагч хуулийн төсөл болон шинжилэн хариулах нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдуулж болно гэсэн. Тэгэхээр энэ хуулийн үзэл баримт маань зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хичээр одоо аль хуульд хувийн иргэн орох нь мэддэг явчихдаг. Тэгэхээр уг нь бол ингээд хууль зүйн тусалцааны тухай хуулиа малгаалаад хууль зүйн тусалцааны хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ч гэдэг юм ингээд үзэл баримтлал тодорхойлоод ороод ирвэл энэ бас хуулийн хувийн иргэн хувьд их зөв болох байсан юм аа. Тэгэд ийм зүйлүүдийг бас нэг цаашдаа улсын хурлын бас өргөн мэдүүлэхдээ зөв болгож авахгүй бол бас болохгүй. Гэхдээ энэ дээр бол бус нэг тийм амар хуулийг хилцэхгүй байх одоо тийм эрсдлүүсээгүй гэж одоо үзэж байгаа. Тийм учраас бас энэ хуулийн төслийг бол зарчмын хувьд хилцээд явъя гэдэг зүйлийг бол одоо дэмжиж байгаа гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээд Алтан гэр сайдаас нэг 2 хон зүйлийг л асууя гэж бодож байгаа. Өмгөөлийн хууль дээр бодлогын хувь зүгээр сайд ямар байр суурьтай байна? Иргэн захиргаагаар мэрэгсэн хүмүүс ч одоо яг томилтын өмгөөлөгч буюу эрэггүй иргэд дээр ерөнхийдөө хийхэд бас их хүндрэлтэй байдаг. Тэгэхээр тэр хүмүүс бас яг мэрэгшээгүй салбараас хүний эрхийг хамгаалж бас мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон гэдэг бас их төвөгтэй. Тэгэхээр иргэн захиргааны чиглэлээр ч гэдэг юм уу мэрэгсэн хүмүүсүүд нь хураамж төлөх байдлаараа нийтэд тусдаа үйл ажиллагаа хааж болох уу? Тэр орж ирсэн хураамжаар нь буцаагаад яг эрүүгийн чиглэлээр мэрэгсэн өмгөөлөгчүүдийг авч ажиллуулж хүний эрхийг илүү их чанартай хангах чиглэлд ийм өөрчлөлтийг өмгөөлийн тухай хууль дээр ингээд тусгаж болох уу? Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ гэдэг зүйлийг нэгдүгээрт бас нэг асуултыг авъя гэж бодож байгаа. Хоёрдугаарт яг зүгээр энэ харилцаа холбоо болон зөрчлийн тухай хуулийг дагж мөрдөх журмын хуулийг бол буцаачаад байгаа. Тэгэхээр уг нь эдгээр асуудлаас харилцаа холбоог нь бол буцаалаа гэхэд уг нь тэр дагж мөрдөх журмын хуулийг бол одоо ингэж босгож ирээд хилцээ явчмаар байгаа юм л та. Тэгээд таны одоо байр суурь ямар байгаа вэ Алтан гэр сайдаа? Энийг ингээд хууль санаачлагчд нь буцаачих нь ямар үр дагавартай байна? Энийг улсын хурлаас дэмжиж босгож ирээд уг нь хилцээд явбал зөв зүйл үү? Бас нийгэм тулчаад байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр та бас нэг тодорхой байр суурь хэлээч гэж одоо хүсэж байна. За хариулт өгье Алтан гэр сайд. За би өмгөөлийн тухай хууль дээр сайн зэрэг гишүүнтэй санал нийлж гинөө. Ер нь өнгөрсөн жилүүдэд манай өмгөөлөгч нар хуучин хуулийн эрх зүйн орчинд жилдээ 2 удаа үн төлбөргүй эрх зүйн тусалцаа үзүүлдэг байсан. За одоо нодингийн 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу хууль зүйн дотоод хэргийн сайд журам батлаад энэ үйл ажиллагаа явж байгаа. Тэгэхээр үеийн үеийг энэ пробоно үйл ажиллагаатай холбоотой зүйл дээр нэг ялангуяа эрүүг эрийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгч нарын мэдлэг туршлагын асуудал бол хөндөгдөж байсан. Хэдийгээр сургууль бүгдээр хуулийн сургууль бүгдээр адилхан заалгаж байгаа боловч яг практикт гараад ирэхээр иргэний чиглэлээр явдаг, захиргааны чиглэлээр явдаг, энэгээрээ дагнадаг эрүүгийн процессд оролцдоггүй хүмүүс байдаг. За тэгээд ер нь бол энэ хуулийн төслийг боловсруулахдаа Монголын өмгөөлөгчтэй холбооноос санал авсан. За тэгээд одоо яг хуулийн төсөл яригдж байгаатай холбоотойгоор дахиад бас хилцүүлэг зохион байгуулъя гэд Монголын өмгөөлөгчтэй холбоотой хамтраад 4-р сарын 9-ний өдөр бас хилцүүлэг зохион байгуулахаар ярьж байна. Одоо хэдүүлээ энэ хуулийнхаа хүрээнд ер нь энэ төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн тусалцаа үзүүлж байгаа хуульчийн нийтэд тусдаа үйл ажиллагааны хүрээ хязгаар ямар байх юм, ямар цар хүрээг хамаарахын хуульчид яаж оролцох юм гэдгийг нэг сайн зэгцлэх ёстой. Энэ дээр бол сайн зэрэг гишүүнтэй санал нэг байна. За харилцаа холбооны тухай хууль болоо тэр зөрчлөлийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг бол дэмжихгүйгээр буцаасан. Зөрчилтэй холбоотой бол нэг л асуудал байгаа. 2017 оноос өмнөх зөрчлүүд өнөөдөр ингээ иргэдийн мэдээлэлээр гараа яваад байдаг. Давхарцсан тоогоор 200 гаруй мянган зөрчил байгаа. Тэгээ энэ болохоор шинэ зөрчлийн хуулиараа зарим нэгэн зөрчил тооцогдохгүй болцсон. Оногдуулах торгуул шийтгэл нь багассан. Гэхдээ энэс хойш эрүүгийн өршөөлийн хууль батлаад өршөөцсөн хэрнээ одоогоос энэ 8 жилийн өмнөх энэ асуудлаар иргэдийн нөгөө
өөр дөр нь бүртгэлтэй зөрчилтэй гэсэн энэ мэдээлэл явуулаад байгаа. За тэгээ энийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Цаг хугацааны хувьд өнгөрцөн. Маш олон иргэдэд одоо энэ нэн ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд дарамттай ийм нэг араас нь дагаа яваад байдаг нэг статистик болчиход байгаа маа. Тэгэхээр бүгдээрээ хууль зүйн зарчмаа бодъё. Эрүүгийн хэрэгтэй хүмүүсийг бид нар өршөөцсөн. Тийм бэжэж 17 оны өршөөлийн зөрчлийн хуулиар энэ торгууль төлбөрийг ингээд нэхэд яваад утгагүй байна. Дээрээс нь эдгээрийн чинь зарим нэг хэсэг нь одоо байхгүй болцсон. Зөрчил тооцогдохоо болцсон. Энэ чинь хуулийн зарчим шүү дээ. За тэгээд 70 гаруй мянган энэ оногдуулж байгаа шийтгэлийн хэмжээ нь багассан. Ийм байгаа учраас бас их хурлын эрхэм гишүүдийг яг энэ хуулийн төслийг бас хилцэх талаас нь дэмжиж өгөөсэй гэсэн ийм хүсэлтэй байгаа. За сайн зэрэг гишүүн тодруулж асууя. За тэгэхээр би нэг Алтан гэрийн сайд яг бодит өмнөийг хэлж байгаа. Энэ зөрчлийн тухай хуулийг дааж мөрдөх журмын хуулийг гишүүд маань бас нэг одоо конопонд өрөхгүйгээр босгоод ирээчээ. 17 оноос өмнөх юм байгаа. 1993 он захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиудаар оногдуулсан байсан зөрчлүүд за зарим нь ч одоо ингээд биелэгдээгүй юм зүйлүүд ингээд түүх үүссэн байдаг. Уг асуудлыг бас нэг шийдэх гэдгсэн тухай удаа бас дэмжлэг аваагүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг нэг цэгцлээд бас нэг иргэдтэй бас энэ ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд нь бас нэг шийдчмээр байгаамаа. Тэгээд энэ нөгөө зөрчлийн тухай хуулийнхаа ерөнхий анги дээр заасан зарчимтай бол одоо зөрчилдөхгүй. Эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа учраас энийг одоо босгож ирээд хилцээд ингэ шийдчихэд бол ямар нэгэн байдлаар одоо иргэдийн эрхийг зөрчөөд авах зүйл байхгүй. Харин зүгээр дордуулж байгаа хууль одоо болохгүй гэдэг энэ зарчимтай бас нийцэхгүй. Тэгээ хууль зүйн байнгын орон дээр бас энэ дордж ийн гэдэг үндслийг дурдж ягаад дэмж. За